За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн уншлага бол одоо таны амьдралд дараагийн ирэх чухал зүйл, таны мэдэх чухал зүйл юу вэ гэсэн ийм уншлага байна. За тэгэхээр энэ дээр би хоёр сонголттой хийхээр бэлтлээ. Групп 1, групп 2. За тэгэхээр энэ дээр та одоо энэ зураг хүргөөр нь эсвэл энэ чулуугаар нь ямар нэг байдлаар өөртөө таалагдсны сонгох нь байна. 1, 2. За ингээд хэрэг танд одоо илүү их цаг хэрэгтэй бол одоо видеого зогсоож байгаад одоо өөрөө сонголтоо их боломжтой шүү. За ингээд групп 1-ээс эхлэе гэж бодож байна. За групп 1 та бүхэн ногоон картыг энэ улаан чулуутай сонгосон байх ёстой. За групп 1. За таны мэдэх ёстой чухал зүйл юу вэ? Тийм ээ, таны амьдралд эсвэл тохиолдох ёстой чухал зүйл юу вэ гэж хэлэх юм уу? За тэгэхээр энэ групп 1-ийн хүмүүс одоо би түрүүн бас нэлээд харсан л та. Тэгэхээр энэ хүмүүст одоо дараагийн амьдралд чинь чухал тохиолдох зүйл юу вэ? Эсвэл одоо таны мэдэх ёстой чухал зүйл юу вэ ч гэдэг юм. Энэ дээр одоо миний харж байгаагаар одоо та ямар нэгэн ньюс мэдээ юм уу? Эсвэл одоо энэ дээр юу байж болно тийм ээ? Одоо шүүх цагдаагийн асуудал шийдэгдэх гээд одоо та мэдээ хүлээж авч болно. Аль эсвэл одоо ямар нэг одоо хүннээс одоо нэг хүнд нэг юм одоо хилчгээд тэрний хариу юм уу? Эсвэл одоо энэ дээр одоо банк санхүүгийн асуудлын хариу юм уу? Гэхдээ энэ дээр одоо миний харж байгаагаар бол банк санхүү гэхээсээ илүү энэ дээр одоо сэтгэл зүрхний асуудал яригдж байгаа юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр би энэ дээр хэд хэдэн зүйл харсан. Тэгээд одоо хувилбараа хэлье. Ер нь бол би бол нэг их тэгж одоо яг миний хэлснээр байгаараа гэж зөвлөдгөө би санааг хэлдэг гэдгийг санаараа би санаа төрчихсөн байгаа жоохон гуншиж магадгүй шүү. За ингээд энэ дээр ерөнхийдөө нэг тийм мэдээ хүлээж байгаа харагдаж байна л да. За энэ дээр одоо та хэрвээ амжилт гаргая гэж байгаа бол одоо та маш сайхан өөрөө одоо идэвхтэй байя, өөрөө зүтгэлтэй байя гэсэн ийм бас мессеж өгж байгаа шүү. Мөн одоо миний одоо харж байгаагаар бол одоо таны одоо дараагийн одоо амьдралд чинь чухал гарах одоо өөрчлөлт юм уу? Дараагийн одоо чухал зүйл одоо би таны гэрлэлт байна л гэж харж байна. Тэгэхээр энэ дээр younger woman гэсэн байж байгаа л да. Тэгэхээр энэ дээр би gender эсвэл одоо хүүс хамаагүй энэ дээр одоо ямар ч байсан дүү байх юм аа л гэж ойлгох. За юу эрэгтэй хамаагүй, эмэгтэй хамаагүй. За энэ дээр миний өшөө харж байгаа юм болохоор зэрэг энэ дээр одоо танд одоо эргэлцсэн байсан. За энэ дээр би түрүүний миний хэлсэнчлэн тийм ээ одоо нэг харьцаанаас гараад нөгөө харьцаа руу орж байгаа юм шиг юм харагдаж байна л да. Би хүний амьдралыг шүүх гээгүй л да. Гэхдээ би энэ дээр одоо салалт харж байна. Нэгнээс салаад нөгөөтөө сууж байгаа юм шиг харагдаж байна. Энэ дээр одоо мэдээ хүлээж байгаа юм шиг одоо шүүхийн мэдээ юм уу тийм ээ ийм харагдаж байна. За энэ дээр одоо та бас би одоо энэ дээр өшөөс нэг харж байгаа юм. Яг энэ процесс бол маш их хурдан болоод явагдаж байгаа юм шиг харагдаж байна л да. Тэгэхээр энэ дээр бас нэг жоохон take time одоо нэг өөртөө нэг жоохон цаг авч одоо өөрийгөө одоо идэх нэг харилцаанаа одоо өөрөө бэлэн болох энэ дээр арай nourish body эсвэл одоо emotional healing гэсэн ийм картнууд гэсэн байж байгаа. Тэгэхээр одоо өөртөө жоохон анхаарал тавьж одоо өөрийгөө идгээхтэй дотроосоо гэрэлтэх одоо нэг харилцаанаас одоо шархаа аниулж иж дараагийн харилцаандаа орох. Яагаад гэх юм бол би түрүү энд ингээ харж байхад дэхгүй болвол одоо та урдах одоо шархаа сайн эдгэлгүй одоо энэ харьцаанд орох юм бол урдах одоо асуудлаа одоо шинэ харьцаанд чирч орох ийм асуудал гарах магадлалтай юм аа. Мөн одоо энэ дээр одоо эргэлзээ харагдаж байна л да. Тэгэхээр би урд нь одоо яг хүний амьдрал нэгэнтэй таарад нөгөөтөнд хардгүй л амьдрал. Тэгэхээр зөв хүн ямар нэг хүнтэй суух нь тодорхой нэгэнтэй болоо нэгэнтэй сууж байгаа юм шиг. Тэгэхээр энэ дээр одоо энэ хүн бас одоо би түрүүний хэлсэнчлэн
урдах шалханаагүй учраас одоо эргэлтсэн барьсан юм харагдаж байна. Тэгэхээр энэ дээр ер нь бол одоо та хоёрын одоо мэдрэмж бол нэг тал нь биш хоёр талаасаа ижлэх мэдрэмжтэй байна л гэж харагдаж байна. Энэ Lovers карт тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо бас өсөө бас нэг харагдаж байгаа юм болохоор зэрэг за тэр маань ирэх болов яах бол эсвэл одоо төр зус төр энэ дээр одоо маргалцсан байдал харагдаж байна л да. Тэгэхээр төр зурдаа тусдаа байгаа бол одоо энэ хүн эргэж ирэхдээ танд гэрлэх санал тавина л гэж ойлгоод. Тийм ээ. Тэгэхээр энэ хүн ирэх үү тэр маань ирэх үгүй бол тэр хүн ирээд одоо танд гэрлэх санал тавих юм аа ч юм уу тий. За тэгээ энэ дээр одоо тэр хүн эсвэл одоо ингээ хоёр тустай болоод энэ дээр одоо өөр хүн л харагдаад байгаа юм да. Би тэгэхээр одоо дандаа нэг юм ярьж байгаа юм шиг байна. Би ер нь бол яг хоо энэ дээр хин нэг хүнд одоо маш их хэрэгтэй учраас л энэ мессежүүдийг тавьдаг шүү. Тэгэхээр өөрт хэрэггүй зүйлийг заавалчгүй өөртөө тааруулах гэсний хэрэггүй. Тэгэхээр энэ дээр одоо яхаарахгүй 3 дахь хүн гарч ирж байна. Энээс одоо хоёулаа одоо та хоёр одоо хинэн чинь тийм ээ салж одоо нэг хүн болж байгаа ийм процесс харагдаж байна л да. Тэгэхээр төр зур одоо юм тустай байвал энэ хүн одоо энэ дээр одоо ажиллаж байна тийм ээ буцаж ирэхдээ тань дээр одоо clear messageтэй тийм ээ одоо би танд би чамтай сууя гэрлэе дайл гэр болёо ч гэдэг юм уу ингэж ирнэ л гэж ойлгоорой заа юу. За энэ дээр одоо мөн одоо яхаарахгүй л одоо шинэ мэдээлэл одоо их тийм юм ирж байна. За одоо энэ дээр эдийн засгийн байдал эсвэл бол одоо ажил төрөл гэх юм бол энэ дээр одоо би харж байна. Ер нь бол эдийн засгийн байдал тун давгүй гэхдээ таны жоох идвэх суларсан байгаа байдал харагдаж байна. Энэ дээр одоо жоох өшөө идвэхтэй санаачлагтай урагшаа гэсэн юм харагдаж байна. Мөн одоо энэ дээр хэрэг одоо бизнес хийхдээ одоо би түрүү хэлсэн штэ. Одоо ямар нэг хүнээс мэдээ хүлээж байгаа бол тийм ээ одоо энэ хөрөнгө оруулалт ч юм уу. Тэгвэл одоо энэ дээр хариулт нь одоо definitely yes. Хэрвээ танд одоо yes no одоо тийм үгүй юу гэсэн одоо асуулт байгаа бол энэ дээр одоо гарцаагүй тийм юм аа гэсэн ийм хариулт байна гэж ойлгоорой. За ингээд өшөө бас одоо dream big гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг баг сэтгэхгүй том сэтгэл шүү. За яа. Тэгээд өшөө их амжилт хүлээж байна. Урдах гарсан алдаануудыг энэ дээр одоо бас давтахгүй байя. Энэ дээр одоо бас өшөөс нэг гарч байгаа юм болохоор удахгүй аялах юм байна гэсэн байна. Мөн одоо за одоо таны одоо гаргаж байгаа тийм ээ одоо энэ одоо сонголт гэдэм үү юм аманд одоо эд хөрөнгө нөлөөлөхгүй эсвэл одоо миний мөнгөнд болоод байгаа мó гэсэн ийм эргэлзээ харагдаж байгаа. За энэ дээр одоо бас энийг одоо хэрэг итгэл муутай байгаа яахын хэрэггүй би бинийгээ судлаа гэсэн ерөнхий мессеж байна. За ерөнхий энэ мессеж дээр бол одоо бас нэмж хэлэхэд ямар ч байсан чухал үйл явдал бол та хүнтэй суух нэ эсвэл одоо тэрнтэйгээ би одоо суух нь гэх юм бол одоо тийм ээ тэр хүн буцаж ирэх үү гэвэл одоо тийм ээ гэсэн ийм хариулттай уншлаа байна. За ингээд групп 1 дуусаж байна. За групп 2. За та энэ картыг сонгоод энэ чулуутаа сонгосон бол групп 2. За групп 2. За групп 2-ийн маань одоо юу мэдэх ёстой юм тийм ээ. За энэ групп 2-ийн одоо нэлээд намайг бас удаасан, нэлээд судалсан ийм юу болсон. Одоо тайл тасан л та. Энэ дээр одоо яхаарахгүй энэ хүн одоо эдийн засгийн байдал эсвэл одоо ажил төрлийн байдал дээр гэлэлцсэн амжилттай байх нь тодорхой. За энэ одоо групп одоо 2-ын хүмүүс бол одоо ялангуяа одоо юу юм шиг харагдаж байгаа л да надад. Эдийн засгийн байдал эсвэл одоо шинэ бизнес тийм ээ ийм юмн дээр одоо
эргэлтсэн хариу хүлээсэн ийм харагдаж байна. Би одоо энэ хүмүүсийг одоо ажил төрлийн тал дээр одоо маш их амжилт хүлээж байна гэж харж байна. За энэний хажуугаар бас за энэ дээр одоо хэлсэн байна л да. Та ямар нэг одоо зүйл урд хийсэн зүйлийнхаа одоо үр шимийг л хүртэх гэдэг. Энэ дээр их мөнгө, эд хөрөнгө харагдаж байна. Танд одоо азийн дугуй таны талд иргэсэн харагдаж байна. За сайнны хажуугаас за тэгээ энэ дээр wish granted гэсэн байна. Тэгэхээр зэрэг би таны одоо хүсэл биелсэн одоо ийм сайхан үйл явдлууд бас юм байна. За мөн энэ дээр одоо two-faced friend гэсэн байж байгаа. Тэгэхээр би таны итгэж явдаг одоо найз нөхөд бас одоо хоёр нүртэй байх юм аа. Эсвэл одоо энэ процесс бас нөлөөлөх одоо энэ дээр одоо бас ийм сайн сайхан байгаа боловч энэ сэтгэл зовсон зүйлсүүд харагдаж байна. За ерөнхийдөө ажил төрөл амьдрал одоо бизнес юм боломжийн боловч энэний хажуугаар одоо энэ дээр би хоёр мессеж харсан л та энэ дээр одоо үр хүүхдүүдийн асуудал зовоосон байгаа байдал. Энэ хүүхэд одоо энэ дээр би хэлж юм л та одоо та хит одоо амжилтанд хүрсэн ийм эсвэл одоо эдийн засгийн хувьд одоо боломжтой учраас одоо хүүхдээ хит их дураар нь тавьсан хоорондоо үйл ойлголцол гарсан тийм ээ. Тэгснээр энэ хүүхэд асуудалд орооцолцсон байх магадaltaй. Одоо бүр энэ дээр бүр шорон оронч харагдаж байгаа. Тэгэхээр зэрэг одоо ийм асуудалд холбогдсон. Тэгээ та энд одоо эрх бүхий хүмүүстэй одоо ярьсан хүүхдээ одоо тийм ээ ийм юм харагдаж байна л да. Тэгээ энэ одоо бүтэлтэй үйл одоо бүтэлтэй тийм юм аа гэсэн энэ дээр хараа. Yes бус. Тэгэхээр энэ дээр одоо энэ асуудал дээр just give it some time гэж байна. Тэгэхээр одоо энэ 2-3 сарын дараа байдал нааштай шийдэгдэх юм аа. Эсвэл одоо таны ярьсан хүн одоо нааштай хариу өгнө. Энэ дээр одоо бас dark man гэж байна. Тэгэхээр зэрэг би энэ дээр нэг бор царайтай одоо хариуцтай ч юм уу юм хүн харагдаж байна. Энэ хүн одоо бол одоо танд худлаа яриад байгаа юм шиг. Таны найз нөхөр байх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хинд итгэх үү, хинд итгэхгүй, хинд одоо мөнгө төгрөгөө гаргах, хинээс одоо гойх үү гэдэг юм уу. Иймэрхүү асуудал бас одоо дараагийн таны чухал асуудалд харагдаж байна. За энэ дээр одоо бас өшөө бас нэг одоо миний одоо харж байгаа амжилттай байгаа гэхдээ анхаарах хэрэгтэй гэдэг юм энэ дээр одоо энэ дээр power struggle гэдэг би ийм юм харж байна л да. Emperor бол одоо эзэн хаан маш их хүчрхэг. Тэгэхээр зэрэг энэ хүнтэй одоо суудал балаацалтах эсвэл одоо санал зөрөлдөх эсвэл одоо та өндөр албан тушаалд одоо очих гэснээ одоо арай тэрэнд хүрээгүй дундуур нь одоо найз нөхдийн одоо юу гэдгийг ховж одоо юу гэдгийг им орох ийм магадлалтай юм аа. Энэ дээр одоо хүлээцтэй байя. Just тэ ер нь одоо эднэрийн ерөнхийдөө одоо байдал бол одоо таны талд байна. Тийм учраас одоо энэ дээр одоо өөрийгөө шаналгаад л одоо яах вэ? Би ер нь яхаа мэдэхгүй байна. Би ингээ энэ дээрээс одоо буух юм шиг байна. Энэ албамш эсвэл одоо энэ бүтэхгүй юм шиг байна. Энэ төр гэсэн ийм болвол одоо таны дуршлага, таны одоо урд нь хийсэн одоо ажил төрөл бол үнэлэгдэнэ. Энэ бол одоо төр зүрийн юм байна. 2-3 сарын дараа одоо байдал таны талд ирэх юм аа гэсэн ийм мессеж өгч байна. За ингээд одоо та бүхэнд за энэ дээр одоо өшөө бас хэлэх юм болохоор зэрэг энэ одоо үр хүүхдүүдтэй одоо communication жоохон харьцаа холбоо жоохон дутуу байгаа юм шиг харагдаж байна шүү. Энэ дээр одоо хүүхдийг ойлгох, ярилцах тийм ээ. Одоо мөнгнөөс илүү одоо бас хайр хүсээд эсвэл одоо дотн харьцаа хүсээд байгаа юм шиг эсвэл одоо аавтайгаа ээжтэйгээ сайхан ярилцмаар байгаа юм шиг энэ хүүхдийг ойлгох хэрэгтэй байгаа юм шиг иймэрхүү юм бас харагдаад байна шүү. Энэ дээр анхаарья. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. За энэ уншлаганд би одоо цаг хугацаа хэлсэнгүй. Ер нь бол энд 2-3 сарын дотор болох үйл явдлууд юм аа л гэж ойлгоорой. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа, баяртай. Та бүхэн хувийн одоо дэлгэрэнгүй мэдээлэл аваад одоо хувийн уншлага хийлгэмээр байна гэх юм бол одоо миний Facebook пэйж рүү холбогдорой. Миний бол бас одоо WhatsApp юм уу Viber-аар бас холбогддог байгаа шүү. За ингээд амжилт хүсье, баяртай.